Өнгөрсөн оны 4-р сард миний дэлгүүрт гал гарч үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч Жанчив амиа алдсан. Тэгвэл арга гэрээхний нүчгтэр хэвлэлийн хурал зарлаж түүнд Монгол улсын Баатар цол нөхөн олгох болон орон сууцны дэмжлэг хүсэж ерөнхийлөгчөд хандаж байгаагаа мэдгдсэн. За мөн өнөөдрөөс эхлэн Жанчив агсны эхнэр ганц цэг хүүхдүүдийн хамт төрийн ордны баруун хаалган дээр суулт зарлаж эхэллээ. Халбай дээр ер нь ямар хүмүүс байд юм бэ? Баатар хүмүүс. Баатар хүмүүс гэж ямар хүмүүс байдгийг чиний бодлоор? Хамгийн сайн гэл цагс болохоор байдаг гэсэн. Энд чи ер нь ямар зорилгоор ирсэн бэ? Тоглож. Бас ярилцах гэж. Хинтээ Хүмүүс үздэй. юуны талаар ярилцах? Хүмүүс. Аавынхаа ямар хүн байсан талаар ярилцах гэж байгаа юу? Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн гэр бүл 80 м квадратаас доошгүй 330 сая төгрөгийн орон сууц нэг удаа олгох санаачлагыг ерөнхийлөгч гаргасан. Улмаар хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ дэмжлэгийг үзүүлэх байсан ч Дүнжин гаргийн галын үеэр амиа алдсан алба хаагчдын арга гэрт тус тусламжийг үзүүлсэн. Харин Жанчив агсны арга гэрийн дээрх орон сууцыг олгоогүй нь онцгой байдлын алба хаагчдыг ялгарлаж байгаа үйлдэл болж байгааг түүний эхнэр ганц цэг ярьлаа. Хариу хязгаар одоо шийдэж миний хүсэлтийн хариунуудыг хязгаар өгнө бид тэр цаг хүртэл хүүхдүүдтэйгээ сунаал гэсэн бодолтой. Хэрвээ энэ чигээр хариу одоо гарахгүй удаад байх юм бол бүр дараагийн цаашаага өөр одоо тэмцлийн хэлбэр нь ямар хэлбэртэй яг тэр шугамын дагуу цаашаа явах болно л гэдэг юм. Жанчив агсны эхнэр ганц цэг нийт 13 удаа хагалгаанд орсон, хамгийн сүүлд ойрхон 2 удаа хагалгаанд орсон байна. Байнга эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байгаа учраас боломжтой цагаараа энэ хүүхдүүдийн хамт суулт зарлаж байгаамаа. Мөн ядарч, даарч, дархлаагаа сулруулж болохгүй ч хүүхдүүдийнхээ төлөө энэ бүхнийг хийж байна гэсэн юм аа. Би нөгөө удаан суух ер нь хариутай. Гэхдээ ямар ч байсан ханыхаа ажилласан жилийг бол 25 жил бид хоёр хамтдаа зүтгээд өдөр хүртэл явж чадсан юм чинь энэ зэргийн ямиг бол төвчих хангалттай биеийн байдал маань гайг бахаа л гэж бодчих. Тэрбээр мөн хэвлэлийн хурал хийсэн нь суулт зарласан нь онцгой байдлын байгууллагыг харлуулах зорилгогүй гэдгийг онцлсон. Харин энэ салбарт ажиллаж байгаад амиа алдсан хүмүүсийн арга гэрт адил төвшөнд хандаж одоо ажиллаж байгаа хүмүүсийг дахин амиа алдах эрсдэлд хүрэхгүй байхыг хүссэн юм аа.